Уран болоогүй байгаль дээр байгаагаараа тэмч гин хастай байдис биш. Гэвч энэхүү уран нь атомын цэглэгийн станц дотор орохороо цацраг идэвхт хаягд гэдэг шийдэж болдгүй хэцүү асуудлыг бий болгодог. Маш аюултай энэ цацраг идэвхт хаягдлыг хаа нэгтээ далд байрлуулахаас өөр арга бидэн байхгүй. Бас дээрээс нь 40,000 удам дамжих урт удаан хугацааны туршид далд байлгах шаардлага гарч байгаа юм. Бид атомын эрчим хүчний тухай ярихдаа атомын эрчим хүч бол байгаль орчинд ээлтэй, цэвэр, аюулгүй хамгийн чухал нь хямд эрчим хүч үйлдвэрлэдэг гүүрэн технологи юм а гэдэг. Гэхдээ бид нэг зүйлийг зөвхөн хальт дуртай зөнгөрөөдөг. Тэр бол энэхүү чулуулаг ураны хүдрээс гарал үүсэлтэй зүйл юм. Энэ материалаас маш их эрчим хүчийг гаргаж авч болдог. Тийм ээ. 1 кг цэвэр уранаас гаргаж авдаг эрчим хүч нь 20 тонн чулуун нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчтэй тэнцүү байдаг юм байна. Харин уранаас энэхүү эрчим хүчийг гаргаж авахын тулд нэгэн таагүй зүйлтэй учрах ёстой болдог. Энэ бол одоо хүртэл шийдвэрлэж чадаагүй байгаа цацраг идэвхт хаягдсан юм. Райнсбергийн ашиглалтаас хасагдсан атомын цахилгаан станцын цацраг идэвхт хөрөмжийг нурааж байна. Энд байгаа ган хавтангууд ажилчдын хамгаалалтын хувцас тэрч байтугай шалны цэвэрлэгээний мод ч гэсэн цацраг идэвхт хаягдал юм. Эдгээр хаягдал нь олон зуун жилийн туршид байгаль орчинд аюул учруулахгүй байхын тулд бусад нураасан барилгын материалуудын хамт баталгаатай хаяж болох ёстой юм. Эдгээр баг ба дунд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдлуудыг торхон тэгээд түр хугацааны хадгалалтын норд гэдэг агуулга руу зөөж аваачна. Цөмийн судалгааны байгууламжуудаас гарсан хаягдлууд нь тус байгууламжийнхаа түр хадгалах агуулгад хадгалагдсаар байна. Түүн дээр атомын цахилгаан станцуудын хог хаягдл үйлдвэрлэхийн дэргэд агуулгад хадгалагдж байна. Бусад үйлдвэрлэлийн болон эрүүл мэндийн байгууллагуудын цацраг идэвхт хаягдлууд нь бүх цацраг идэвхт хаягдлын 4 хүрэхгүй хувийг эзэлдэг бөгөөд тэдгээрийг муж улсуудын хаягдл цуглуулах зэгүүдэд тус хадгалж байна. Мөн нэлээдэх хэмжээний цацраг идэвхт хаягдлыг газрын гүнд оруулсан байгаа юм. Заксан анхаалт мужийн Морслебен гэдэг өөр хад болон Нидерзаксан мужийн Асса гэдэг давсан чулуулаг дотор баг ба дунд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдл хадгалж байна. Тэгээд зэргийн аюултай цөмийн хаягдсан цөмийн реактор дотор энерги үүсгэх явцад бий болдог. Тэгээд зэргийн аюултай цөмийн хаягдл гэдэг бол цөмийн реактор дотор шатаж дууссан цөмийн түлшний саваанууд юм. Ийм хаягдл жил бүрдэл 1200 шатсан саваануудаар нэмэгдсээр байна. Тэдгээрийг үйлдвэрийнх нь хашаанд бетоныг агуулгад хадгалж байна. Германы 17 атомын цахилгаан станц нь жил тутамд 417 тонн дээд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдлыг бий болгож байна. Ажигтаас хассан атомын цахилгаан станцуудын өрдөнгөн бий болгосон хаягдлуудтай нийлүүлж тооцвол дээд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдал 13,400 тонн болоод байгаа юм. Германы цөмийн хуулиар түр хугацаагаар хадгалах агуулгуудын хооронд цөмийн хаягдлын тээвэрлэлтийг хоригдсон байдаг. Нэлээд хэмжээний цацраг идэвхт хаягдлыг Францын Захаг гэдэг дахин боловсруулах үйлдвэрлэлд явуулж зарим бодисын салгуулдаг. Тэндээс дахин боловсруулалтаас гарсан цацраг идэвхт хаягдлаа баг багаар буцааж түр хугацаагаар хадгалах агуулга руу зөөж тээвэрлэдэг. Энэ үед ард иргэдийн эсрэг үйлчлэлтэй тулгардаг байна. Горзибин ба цөмийн хаягдлын ачааны машин бол цацраг идэвхт хаягдал гэгч цөмийн салбарын шийдэгдээгүй асуудлуудын бэлэг тэмдэг болсон юм а. Цацраг идэвхт хаягдал бол ганцхан Горзибинд байдаг зүйл биш юм а. Тэр Германы олон газар байдаг. Саяны кинонд үзснээр цацраг идэвхт хаягдлыг 3 хэсэгт хувадаг байна. Баг буюу сул цацраг идэвхт хаягдал үүнд ажилчдын хувцас багж хэрэгсцүүд ордог байна. Харин дунд зэргийн цацраг идэвхт хаягдал байна. Үүнд цацраг идэвхт байгууламжийн хэрэгсэл, хоол, турба гэх мэт тодорхой хэмжээний цацраг жилтэй материалууд ордог юм байна. Хамгийн их цацраг идэвхт хаягдал үүнд атомын цахилгаан станцаас гарсан шатаж дууссан ураны саваанууд юм. Энэ нь ховор хэмжээний хувьд цацраг идэвхт нийт хаягдлын 1% эзэлдэг боловч нийт цацраг идэвхтийн 99% эзэлдэг дээд зэргийн маш аюултай цөмийн хаягдалд тооцогддог.
Ийм л аюултай байгаа юм да. Энэ бол цөмийн түлшний материал бөгөөд үүнийг та авраг том дүрдэг ус буцалгагч гэж төсөөлч бас болох юм а. Энэ саванууд атомын цахилгаан станцад ажиллаж эхлэхэд дотор нь бодисын задрал явагдана. Задралаар үүсдэг нэг элемент бол йод 131. Та Чернобылийн осыг санаж байна уу? Тэгэхэд Германд бороорж салаат хүнсний нагоогоо хайж байсныг та бүхэн санаж байна уу? Тэр үед Германы нийт нутаг дэвсгэр дээр орсон йодод 131-ийн хэмжээ ердөө ийм бага байсан байна. Гэвч цацраг төвхөд бодисын онцлог бол асар бага хэмжээтэй байсан ч асрыг хохирол учруулдаг байгаа юм. Сонирхолтой нь ураны саваа буюу цөмийн түлшний материал шиндээ бол аюулгүй байж. Атомын цахилгаан станц дотор ажиллаж ихэхээр л аюултай шинж чанартай болж хувирдаг байна. Хэрвээ энэ саваанууд атомын цахилгаан станц дотор шатаж дууссан тэр саваануудын нэг байсан бол ингээд 1 метрийн зайдан зогсвол сайндаа 1 минут амьд байх болно. Энэ бол үнэхээр аюултай гэдгийг та бүхэн эндээс харж байгаа баха. Энэ халбалгүй материалаас хамгийн аюултай бодис үүсэх хүртэл ямар процесс явагддгийг одоо үзцгээе. Энэ бол цацраг идэвхтэй түлшний материал буюу уранаар дүрхсэн нэг саваа байна. Энэ дүрхсэн материалын зөвхөн 3% нь уран 235 гэдэг задралд ордог изотоп байна. Үүнийг задралд оруулах нейтрон байна. Нейтронын ураныг онож мөрөгөхөд уран тогтворгүй байдалд орж задран хуваагдаж эхэлнэ. Ингээд гинжин урвал явагдана. Энэ процессын үед дулаан ялгарна. Бас шинэ элементүүд үүснэ. Жишээ нь теллур 137, теллур бол цацраг идэвхт хаягдл юм. Теллур нь тогтворгүй элемент бөгөөд цаашаа 3 секунд тутам цацраг идэвхт йод болж задарна. Аль атомын цөм хизээ задралд орох вэ гэдэг нь тохиолдлын шинжтэй. Гэхдээ нийт атомын цөмүүдийн хагас нь задрах хугацааг хэмжиж болдог. Цаашаа цацраг идэвхтэй гисэн юм болж дамжин Цельсий болон задарна. Цельсийн хагас задарлын хугацаа бол 30 гаруй жил юм. Чернобылийн ослын үед Германы нутаг дээр 230 грамм Цельсий тундас болж орсон байдаг. Цельсий ч гэсэн цаашаа задарч цацрагаар шарна. Баарын бие үйлчилж задарлын гинж дуусаж тогтворждаг. Баарын бол цацраг идэвхгүй бодис юм. Цацраг идэвхт хаягдал нь баарын болж хувирах хүртэлх тэр бүх хугацаанд цацраг ялгаруулж байдаг нь түүнийг аюултай болгодог юм. Ураны цөмийн нейтронтой мөргөлдөхтөө дандаа задраад байдаг юм биш. Нейтроныг өөртөө хүлээн аваад задрахгүйгээр өөрөөсөө хүнд химийн дараагийн элементийг үүсгэж болдог. Ийм замаар жишээ нь плутоныг гаргаж авдаг. Плутон бол маш хурдан хүнд төмөрлөг бөгөөд маш урт хугацаанд цацраг идэвхтэй хэвээр байдаг. Плутоны хагас задарлынхаа хугацаа 24,000 жил орчим байдгийн. Плутоны задрал дуусаж эцсийн тогтвортой байдалд орж хар туглаг болоход 1 тэрбум жил шаарддаг. Плутон задралынхаа явцад янз бүрийн бодисууд олж хуурдаг. Тиймээс цацраг идэвхт хаягдал дотор Плутон цацраг идэвхт бодисуудын нэр төрлийг олшруулдаг. Ийм дээд зэргийн аюултай цацраг идэвхтэй хаягдал дотор яг ямар элемент ямар цацрагаар шарж байгааг хинч мэдэхгүй юм. Ганцхан тодорхой зүйл бол цацраг идэвхт хаягдлыг маш удаан хугацаагаар тэсвэрлэгцэхээр баталгаатай баглаж тусгаарлаж байж байгаа. Бидний үзсэн энэ процессын дараа энэ саваанууд нь олон жилийн турш ойролцоогоор Цельсийн 600 хэмт халсан чигээрээ байна. Хэрвээ энэ саваануудыг хөргөхгүй бол 6 цагийн дотор хайлж дараагийн 12 цагт өөрчнө. Хэрэглэж дууссан цөмийн түлшний саваануудаас болж игүүл нэлээд олон жил хол байхаас өөр аргагүй. Нэлээд олон жил гэдэг маань бидний дараагийн үе биш, тэрний дараагийнх нь ч биш. Бид 40,000 үе дамжих үр удмаа хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Та надтай хамт нэг бодисын туршилт хийгээд үзтээ. Хүн төрөлхтөн төрж өнгөрүүлсэн түүхэндээ цөмийн эрчим хүчийг хизээнээс үйлдвэрлэж эхэлсэн байвал өнөөгийн бидэнд цацраг идэвхт хаягдсан аюултай болсон байх бай. Энийг бодож үзье. Бүгдээрээ өнгөрсөн үе рүү эргэн харахад
Эхлээд 80-аад үе явхад Есүс төрсөн буюу манай тооцоод ихсэн үе болно. Цацраг идэвхжтэй харьцуулахад өчүүхэн хугацаа ажээ. Цаашлаад 400 үеийн өмнө хүмүүс сууршиж газар тариалан эрхэлж ихсэн үе байх юм. Бидний соёл ихэрж байсан үе буюу агууны бичиг үлдсэн үе болж байна шүү дээ. Бидний очих цаг үе болох 40 мянган үе удам дамжсан хугацаа буюу өнөөгийн хүний өмнөх хэлбэр болох Homo erectus-ийн үе болж байна шүү дээ. Харин өөрөөр хэлэх юм бол Homo erectus 1 сая жилийн өмнө цацраг идэвхэд энерги ашиглаж байсан бол тэр үеийн цацраг идэвхэд хаяг өнөөдөр 40 мянган үеийн дараас аюулгүй болсон байхаж. Ийм урт удаан хугацаанд туршид цацраг идэвхэд хаяг хэзээ баталгаатай аюулгүй байлгана гэдэг бол ямар хэцүү сөрөлт шалгуур болох вэ гэдгийг энд харуулж байгаа юм шүү дээ. Үүнээс цацраг идэвхэд хаяг хэзээ ийм урт хугацаагаар яаж хянах вэ гэдэг асуулт урхан гарч ирж байгаа юм. Тэр тусмаа энэ бол одоо хүртэл ямар ч шийдэл гаргаагүй байгаа асуудал. Дэлхийн 35 орны эрдэмтэд цацраг идэвхэд хаяг хэзээ ийм урт хугацаагаар яаж аргах вэ гэж толгоогоо гашлагсаар байна. Дэлхийн эрчим хүчний дөнгөж 14% үйлдвэрлэж байгаа сүмийн эрчим хүчин түүхэнд байхгүй хамгийн хортой хаяг хэзээ бий болгож байна. 1 сая жил бид энэ цацраг идэвхэд хаяг хэзээс хамгаалах шаардлагатай болж байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр бид яаж хамгаалах вэ гэдэгт оршин. Одоо 20 жилийн турш хэрэгжүүлж ирсэн бодлого бол хаяг хэзээг тарааж нектарлын багасгах явдал байна. Ихэнх цацраг идэвхэд хаяг хэзээг шууд далайд хаяжуулаа. Далайн ёроолын гүнд чухам юу болсныг өнөөдөр хинч мэдэхгүй. Атлантын далайн ёроол цацраг идэвхэд хаяг хэзээ торхнол ойролцоогоор 250 мянган ширхэг байгаа аж. Цацраг идэвхэд бодисууд далайн усан тарж аюулгүй болно гэж тооцсон боловч хоорондоо хэсгийн холбоотой амьд ертөнцийн жамаар далайн амьтад амьд организмаар дамжин хүний хоол хүнсний сүлжээнд эргэж орж ирэх болж байна. Далайд цацраг идэвхэд хаяг хэзээ хаях нь тийм зөв зүйл биш байж. Энэ бүхнийг ойлгоход 20 жил шаардлагатай. Байгаль хамгаалах байгууллагууд далайд цацраг идэвхэд хаяг хэзээ хаягыг эсэргүүцэж эхэлжээ. Дахин 20 жил болж байж цацраг идэвхэд хаяг хэзээ далайд хаягыг 1993 онд хоригдсон юм. Weitere 20 Jahre brauchte es, bis цацраг идэвхэд хаяг хэзээ тарааж, шингэрүүлж, алга болгох санаа бүтэлгүүлсэн тул өнөөдөр яг эсрэгээр нь шийдэхээр оролдож үзэж байна. Хурааж, цуглуулж, нэг газараа бөөгнөрүүлэх бодлого явуулж байна. Ялангуяа дээд зэргийн аюултай цацраг идэвхэд хаяг хэзүүд нь дэлхийн олон орондоо төр хугацаагаар хадгалах агуулгад овоорн мөнхийн булшаа хүлээсээр байна. Сүмийн эрчим хүч үйлдвэрлэдэг орнууд цацраг идэвхэд хаяг хэзээ газрын доор болно гэдэг зарчим дээр тохиролцжээ. Газрын доор янз бүрийн чулуулагт булхаар яригдж байна. Шавран давсан ба боржин чулуулагын сонгосон байна. Айлын сайн бас муу талуудтай Герман улс цацраг идэвхэд хаяг хэзээ мөнхийн булшийг давсан чулуулаг дотор хийхээр сонгосон байна. Давсан чулуулагыг ухахад инженерүүдэд асуудалгүй боловч усан дуустдаг муу талтай. Давсан чулуулагт хадгалсан цацраг идэвхэд хаягдал ус ойртол маш аюултай. Цацраг идэвхэд хаяг хэзээ хадгалахдаа гүний уснаас 100 хүн тусгаарсан байх шаардлагатай. Олон мянган жилийн турш Тийм учраас хаяг цацрагийг үл нэвтрүүлэх савнд хийж өрөмдсөн мөхөнд оруулж эргэн тойронд нь цемэнтлэх болно. Уснаас хамгаалах зорилгоор газуур нь зэсэн бүрхүүл хийх болно. Түүний дараа бүх цагийн цементээр битүүлийн дүүр гэж орчноос тусгаарсан. Хинч тийшээ орохчгүй, гарахчгүй. Цөмийн үйлчлэлийн зохирсон гэрэл 2 дугаар хэсэг.
Ein Blick in die Zukunft. Ирээдүйд ямар хөө байдалтай болох вэ? Хэдэн 10 жилийн дараа цацраг идэвхтэй хаяг эзэг хадгалах байгууламжийг нураана. Бусдын байгаль өөрөө зохицуулах болно. Damit nicht irgendwann Эр газартаа газрын тос болон бусад ашигт малтамжийг хайж газар ухуулахгүй тулд тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Aber Гэвч олон зуун мянган жилийн дараа алвын аюулын тэмдгийг хэн ойлгох вэ? wer kennt in 100 Зуун мянган жилийн дараа өнөөдрийн технологиг хэн мэдэх вэ? 500 Jahre Цацраг хадгалах бүрхүүл 500 жилийн турш хамгаалж чадна гэж тооцож байна. Мэргэжилтнүүдийн таамаг зар эргэн тойрондох бат бүх нэгтралтай чулуунзаг нь цацраг идэвхтэй материалыг хамгаалж чадах ажээ. Мөн тэдний тооцоосноор боржин чулуунзаг дотор цөмийн хаягдлын зэсэн бүрхүүл 200 мянган жилийн дараа цоорно гэж үзэж байна. Харин ийм баталгаа байна уу гэдг нь тодорхой биш юм аа. über die Zeit wird Цаг хугацааны явцад цагуурын байдал үргэлж өөрчлөгдөж ирсэн. Дараагийн ээлжит мөсцгийн эрэм үе хэдэн 10 мянган жилийн дотор Европод эргэж ирнэ гэж үзэж байгаа юм. Мөсөн болон дулаан эрэм үеийн солигдолтоор дэлхийн гадаргуун хэсгүүд хөдөлж байгалийн төрхөн өөрчлөгддөг. Уул үсэх талбангын 500 орчим метр сууж доошлох үзэгдлүүд явагдана. Хэдэн зуун мянган жилийн турш явагдах эдгээр геологийн үзэгдлүүд нь цацраг идэвхтэй хаягдлын мөнхийн булчны сонголтыг маш хэцүү болгож байгаа юм. Эдгээр байгалийн үзэгдлүүдийг давж чадах үеэр цацраг идэвхтэй хаягдлын булчийг хаан сонгон байрлуулж болох байна. Өнөөдрийн хувьд олон газар бүрж болохоор харагдаж байгаа ч геологийн цаг хугацаанд авч үзвэл энэ бол тэсрэх тарихтай торохтой адил зүйл юм. Цацраг идэвхтэй хаягдлын тухай шийдвэр яаралтай шаардлагатай байгаа одоо цагт энэ хариулж чадахгүй байгаа. Нарийн түүхтэй техникийн асуултууд хэдэн мянгаараа гарч ирсэн юм. Зүүнний салбар ихсэн цагаас мөрөөдлийн зарчмаар ажиллаж байна. Түүнээс хойш 60 жил өнгөрснөө дараа одоо дэлхийд даяар 430 гаруй атомын цэглэхэн станцууд ажиллаж байгаа боловч тэдгээрээс гарчуудыг дээд зэргийн аюултай цацраг идэвхтэй хаягдлыг хадгалах мөнхийн агуулгах амтч байхгүй хэмээрээ байна. Хаач байхгүй байна. Германд цацраг идэвхтэй хаягдлыг мөнхөд булчилах газрыг Нидерсахsen мужийн Горлебен гэдэг ганц газар дээр ярьж ирсэн. Зарим эрдэмтэд өөр газар сонгохыг зөвлөдөг. Учир нь тэнд уус, зарим хээ нэвтэрч орох эрсдлүүд байгаа. Энэ бол тооцоолох хэцүү эрсдлүүд. Горлебений зүүн мөнхийн булшуулгахыг дэмжигчдийн гол аргумент бол ердөө тэр. Бид 1.5 тэрбум евро судалгаанд зарцуулчихсан чинь шал дэмий зарцуулсан мөнгө биш л байна юм да гэдэг. Багийн хугацаанд ашиг олох гэсэн эдийн засгийн сонирхсан шинжлэх ухааны ойлголтуудтай авцалдахгүй байгалийн тодорч жишээг цацраг идэвхтэй хаягдлын байгууламж барих логикос харж болно. Бид Германы анхны цацраг идэвхтэй хаягдлыг мөнхөд үйлчлэх байгууламж буюу АС-дээрээс ийм сургамжийг авах ёстой байлаа. Einfahrt in eine Цацран туяарах ирээдүйн орц. unten im stillgelegten. Асаг их газрын гүндэх давсны чулуугийн хаагдсан уурхай. Hier soll er hin. Гайвуулсан цацраг идэвхтэй хаягдлыг ийшээ оруулж шийдэх гэлээ. Absolut Энэ давсан чулуулагт олон сая жилийн турш агаар ус нэвтрэхгүй буюу цацраг идэвхтэй хаягдл болох хамгийн тохиромжтой орчин гэн. knapp 60 Энэ дөрвөн 60 жилийн турш давс олборлож байсан. Тухайн үеийн цүмийн эрчим хүчний яам энэ давсны уурхайг худалдаж авсан юм. kauft den Salzstock. Und 1967 оны 4-р сард атомын цэглэгийн станцын судалгааны институтийн болон эмнэлгийн цацраг идэвхтэй хаягдтай анхны торхнууд энд ажиглан иржээ. Krankenhäusern und Atomkraft. Эхний үед сул хүчтэй цацраг идэвхтэй хаягдал гэж тэмдэглэсэн торхнууд орж ирсэн. Allerdings nicht her. Дотор нь яг юу байгааг тэр тэмдэглэнээс мэдэх боломжгүй байлаа. Radioaktiver Müll, den die Arbeiter verstauen. Дараа нь дунд зэргийн хүчтэй цацраг идэвхтэй хаягдал болох болсон. Später kommt auch der deutlich gefährlichere mittelaktive Müll dazu. Jeden Donnerstag. Гурав гараг болгонд тусгай ачаалын машинаар тээвэрлэн орж ирдэг байна. Wie viele Fässer mit Дунд зэргийн хүчтэй цацраг идэвхтэй хаягдaltaй яг хэдэн торох орсон нь тодорхойгүй. Das ist auch nicht wichtig. Denn die Улс төрчид болон гүйцэтгэгч компанийн тайлбарлахдаа энэ бол зөвхөн судалгааны журмаар явагдаж байгаа учраас нэг их чухал биш гэдэг байлаа. Lagerung eignet.
Die Fässer können Бид зөвхөн давсан чулуулыг дунд цацраг идэвхэд хаяг эцэг босоход хэр тохиромжтой вэ гэдгийг судалж байгаа юм. Хэрвээ тохиромжгүй бол буцаагаад гаргана гэсэн байсан. 1974 оноос гүйцэтгэгч компани цөмийн хаяг дэвстэй төрхүүдийг шийдэх техник хэрэгжиж эхэлсэн. Үүнийг тэд мэргэжлийн шаардлагын дагуу буюу ажилчдын цацрагийн хордолтыг багасгах үүднээс гэж албан ёсоор тайлбарлсан ч энэ техникийг хэрэглэснээрээ ижил хугацаанд илүү олон торох болох боломжтой болжээ. Торхнуудыг ингэж болгоход торхнууд гэмтэж цоорох асуудал гарахгүй гэж. Тэгээд торхнуудыг давсаар дээрээс нь булж байлаа. Эдгээр хаягдтай хамт бас маш хортой пестицид, арзен гэж бодисууд хамт болгогдож байлаа. Bis zum 31. Dezember 1978 оны 12-р сарын 31-нд хүртэл ойролцоогоор 126 мянган цацраг идэвхт хаягдтай торох судалгааны нэрэн дор энд болжээ. Энэ бүгдийг ямар ч аюулгүй гэдэг байлаа. Эгон Адбрехет 1975 агуулгын техникийн хэлсэн дарга байлаа би. Цацраг идэвхт хаягдад энэ давсан чулууг тулах нь ямар ч аюулгүй маш баталгаатай. Яг энэ давсан чулууг 200 сая жилийн турш энэ байгаа чигээрээ огт өөрчлөж Гүний усанд орох ямар ч боломж байхгүй. Тийм болохоор эндээс цацраг идэвхт бодис гүний усанд орох буюу хүн амьтан байгаль орчинд нэвтрэн орох ямар ч аюул огт байхгүй. Denn das wäre der гүний ус бахардмал энэ бус нутгийн хувьд суурилс болно гэсэн үг. Schon lange hält der Salzstoff. Уусын доторх байгалийн төрхийг өөрчилж хонгилуулж бий болгосноос болж хонгилуудын хануудыг ууз шахан дарж хагарлууд үүсгэснийг улс төрчид гүйцэтгэх компанийн мөн дарагдуулсан байжээ. Энэ хагарал судалуудаар дамжин гүний ус давсан чулуулагт нэвтрэн оржээ. 1988 онд уурхайн ажилчид ус тусаж байхыг олжээ. Өдөр тутам 12 мянган литр ус энэ уурхай руу нэвтрэн орж ирсээр байна. Etwa zur selben Zeit. Энэ 12-р агуулгын үүдэнд бас ус тунсан байсан нь илэрчээ. Усан цацрагаар хордсон байлаа. Тийм ч учраас энэ ус цацраг исвэхэд хаяг цухраасан торхнуудтай агуулгаар дамжин урсаж ирсэн байж таарч байна. Ямар ч байсан наад зах нь нэг торох цоорсон байж тааршгүй. Цацраг идэвхэд хаягдлыг булаад дөнгөж 20 жил болоход хариу хүмүүсийн өгч байсан сая жилийн баталгаа ийхүү хоосон зүйл болон хувирчээ. Тэдний асуудлыг олон нийтэд мэдээлэхийн оронд нөгөө өөрсдийнхөө аргаар цацрагаар хордсон үсийг соруулж доош нь уулын гүн рүү хийж шийдвэрлэжээ. 2008 онд анх удаа өмнө нь ил гарч Улс төрчид ч гэсэн ансан мэдээ нээхээс өөр аргагүй болсон байна. Засгийн газар хэн нэгэн шуруутыг олсон болж гүйцэтгэгч компанийг сольжээ. 2009 оны 1-р сарын 1-ээс Германы байгаль хамгаалах яам хариуцгаар болж Асагийн цацраг идэвхэд хаягдлын агуулгыг 40 жилийн турш хувьд нь мөн дарагдуулсан түүхэнд шинэ үе эхэлсэн. Vertuschen und Versagen soll damit ein neues Kapitel in der Geschichte der Asse beginnen. Зөвхөн эрчим хүчний технологи бол эрчим хүчийг гаргаж явах үйлдвэрлэлийн явцад болон түүний хог хаягдлын менежментэд ямар нэгэн алдаа гаргах хоригдох технологи явуулдаг. 2009 оны 1-р сарын 1-ээс улсын цацрагаас хамгаалах газар энэ өмнөх болсон бүх асуудлыг маш богино хугацааны дотор засаж залруулах үүрэг хүлээж авчээ. Та асыг энэ модель дээр харахад энд уурхайн барилга байж байна. Доорх байдал болон хаан цацраг идэвхэд хаягдж байрлаж байгааг эндээс харж болно. Асигас гүний ус хордох аюулаас гадна бас нурах аюул мөрлөд байгаа юм. Энэ модель дээрээс харахад эргээр давс олборлсон хоосон хонгилууд байгааг та бүхэн харна. Энэ харж байна. Энэ доор улаанаар дэмжсэн газар хаягдж байрлаж байгаа юм. Одоогийн байдлаар эрг бүх давхаргуудыг нурахаас хамгаалж байгааг зэмэлт цутгаж байна. Гэхдээ энэ бол удаан хугацаанд мөрдөх шийдэл биш юм. Цаг хугацаатай уралдаж өөр ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй болж байна. Харин энд гурван янзын хөлбөр яригдж байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр хөлбөрөөр бол эрийг тэр чигээр бүгдийг бетон цутгаж дүүргэх. Хоёрдугаар цүмийн хаягдлыг доош зүрдэн шилжүүлэх, байрлуулах гэсэн хөлбөр байгаа юм. Энэ хоёр хөлбөр аюулгүй бүний ус хордуулах болон газаргүй дээр цацраг идэвхэд бодис гарч ирэх эрсдэл ихтэй гэж үзснээс гурав дахь хөлбөр бидэнд үлдэж байгаа юм да.
Тиймээс 3 дахь хувилбарыг тэд одоохондоо сонгон шалгаруулж байгаа юм. Цагийн механизмын ажилд оруулсан атомын бөмбөг болсон 120 мянган торох уурхайд байрлаж байгаа шүү дээ. Im ehemaligen Salzbergwerk Энэхүү торхнууд нь аль хэдийн цоорох аюултай болсон. 1988 оноос хойш өдөржин 12 мянган литр давс энэ уурхай руу нэвтрэн орж байна. Энэ ус торхнууд руу урсан ороход зэвэрч буудсан торхнуудаас их хэмжээний цасар идэвхэд бодис гадагширч болно. Энэ цацаргаар хордсон ус уулын ан цаваар дамжин дэширч газрын гадаргууг хордуулж болно. große Mengen Radioaktivität könnten dann aus den maroden Fässern ausgeschwemmt werden. Die Radioaktivität könnte ins Grundwasser und über Schächte und Risse im Gestein an die Oberfläche gelangen. Das könnte jeden Tag passieren. Wir können auch Энэ аюул хязгаарч тохиолдож болно. Өнөөдөр ч болж магадгүй. Бид уурхай руу ороход улааг утас дуурвал уурхай ус орж ирж байна гэсэн үг. Энэ классикийн улсын цацрагаас хамгаалах газрын уурхайн аюулгүй байдлыг хариуцсан мэрэгжтэй. Түүний баг цацраг идэвхтэй хаягд газрын гадаргуу дээр байгаа хүн амыг цацрагаас хамгаалах үүрэгтэй. Энэ багийн хүмүүсд эдгээр бүх хаягдлыг энэ бүдийн уурхайгаас гаргахад зорилго нээлж байна. Энэ хэлбэрийн шийдлийг яаж хийх талаар энэ бичлэгээр тайлбарлаж байна. Хадгалах агуулгуудыг өргөдөж цоосон. Зэвэрч муудсан торхнуудыг мастагч машинаар гаргаж явах юм. Цацраг идэвхтэй бодис гадагшилсан гэж тооцож байгаа учраас энэ бүх үйл ажиллагааг холоос жолоодож хийх юм. Өөрөөр хэлбэл ассын занаас. Мөн цэвэрлэх шахах контейнерт очиж дээшлэн гаргах үйлдэл бүгдээрээ автоматар явагдах ёстой болж байгаа юм. Гэхдээ энэ зөвхөн онлын хувьд шүү дээ. Bislang existiert das Verfahren. Энэ үйлчлэгээ урд өмнө огт болж байгаагүй. Одоогийн байдлаар мэрэгжлийн туршилтын журмаар хаягдлагүй хоосон ханыг өрөмдөж туршилт хийж байгаа юм. Харин энэхүү туршилтаа тэд хүйтэн сорилт гэж нэрлэж байна. Тэд тусгай багж хэрэгсэл хэрэглэж байнга шалгаж үзэж байгаа нь энэ юм. Бид 45 метр өрөмдөд энэ туршилтын торхнуудыг байрлуулчихсан байгаа. Өрөмний хажуурыг бид сантиметр тутамд нарийн хянж хэмжих болно. Энэ торхнууд бол хаягдaltaй торхнуудтай яг ижил материалаар хийгдсэн торхнууд байгаа. Мэдээж дотор цацраг идэвхэд хаягд байхгүй. Гэхдээ энэ торхнууд бол харьцангуй нэмгэн материалтай. Тийм ч учраас өрөмний толгой өрөнгөө цоорч цацраг идэвхэд бодис гадагшлах аюултай. Тийм бид торхнуудыг цоолсгүйгээр өрөмдөх чимхүүр ажил хийх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд энэ сабнуудын дээр туршилгаа үргэлжлүүлэн дээ. Олон торхнуудыг цоолж болохгүй байгаа юм. Ийм тусгай нарийн системээр өрөмдөх аргачлалыг эхлээд бий болсон хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Энд техникийн шин төрлийг үүсгэх хэрэгтэй болж байна. Энэ бол хэцүү асуудлуудын зөвхөн эхлэл юм. Энэ хамгийн цаанаа бидний төсөөлж байгаагаас огт өөр байдал ч гэсэн байж болох юм. Wie stabil sind die Kammern? In welchem Zustand sind die Fässer? Энэ агуулгын өрөөнүүд хэр зэрэг тогтвортой байна? Тархинууд хэр зэрэг эвдэрч гэмтсэн бол хэрэг цацраг идэвхтэй бодис гадагшилсан болоо. Эдгээр асуултуудын хариултаар энэ 20 метр зузаан хамгийн цаар байгаа. Энэ баг тэдгээр асуултуудын хариултыг хүрхийг зэрж байна. Эхлээд хаягдтай агуулгын орцыг битүү хааж тусгаарлах юм. Тэгээд дотор байгаа агаарыг соруулж, шүүж, цэвэрлэнэ. Өргөний нөхөр цацраг идэвхтэй буюу хордгийн гадагшилгаас сэргийлэх тусгай Monovalve Preventer гэдэг багж суулгах ажээ. Агуулгын дээд хэсэгт өрөмцлөөр дээврийн хэр батлах байгаа тухай тэнд хоосон цай байгаа эсхийг мэдэж мэдээлэлтэй болно. Хоосон цай байвал тэр хүртэл өрөмдөж хордтой хий байдаг буюу цацраг идэвхтэй бодис агаарт тарсан эсхийг тогтоох юм. Энэ бол уурхайн гүнд ажиллах гэж байгаа хүмүүс амьдралын үйл зүйтэй мэдээлэл юм. Агуулгын доогуур хөрөгдөлтөөс цацраг идэвхтэй бодис доошоо нэвтэрсэн эсхийг тогтоох боломжийг бий болгох юм. Informationen, die für die Arbeiter unter Tage lebenswichtig sind. Und Bohrungen unterhalb der Kammern sollen zeigen, ob radioaktive Flüssigkeiten aus den Fässern in den Boden gesickert sind.
Цөмийн болсны цөхөрсөн ярил 3 дугаар хэсэг. Wenn die Probebohrungen erfolgreich Тэгэхээр туршилтын өрөмжлөгүүд амжилттай болвол цацраг идэвхтэй хаягдах хураасан агуулгууд руу өрөмжлийн эзлийг энэ жилдээ багтааж эхлүүлэх төлөвлөгөөтэй юм байна. 13 агуулгыг өрөмжлөлийн дараа бүх торхнуудыг дээш нь гаргаж ирэх боломжтой эсхийг тогтоогооч. Тэдгээр торхнуудыг гаргаж ирэхэд зарцуулагдах хугацаа нь бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдах тохиолдолд хэдэн 10 жил болох юм. Гэвч энэ багт өөр сонголт байхгүй. Уурхай усан давтах аюул өдөргөр оршиж угаж тэдний ажлыг хичээнгүйсэн оролдоход үүрэгтэй. Хэрвээ энэ ажлын үед уурхай нь орвол ямар дагавар гарч болох вэ гэдгийг төсөөлөх ч аргагүй юм. Энэ ямар аюул сүрэлзвэл бүх торхнуудыг газрын гадаа руу гаргаад ирлээ гэж бодъё шүү. Тэгээд ер нь нэлээд дахингүй ярихад тэр гаргаж ирсэн хаягдлыг тэгээд хаашин талд оруулах вэ? Тэр торхнуудыг яг үний хэрэгтэй бол хийж авахыг хүсэхгүй. Хийж хүсэхгүй. Энэ асигийн жишээгээс харахад нийт зүүнний салбарын ямар хариуцлагагүй бөгөөд харамсалтай цэвэр биш гэдгийг харуулж байна. Удаа дараагийн засгийн газрууд асыг судалгааны гэлийг нэрийн дор цацраг идэвхтэй хаягдлыг үүний хямдтай агуулгах болгон ашиглаж байсныг мэдж байсан. Гэвч тас дээр 40 жилийн туршид юу ч хийгээгүй. 1945 оны дараа дайны сүрлээс шинэ Герман улс маш хурдан өндөнд босч ирсэн юм. Германы эдийн засгийн гайхамшиг гэж нэрлэгдсэн үйлдвэрлэлийн хөгжил, ялангуяа том үйлдвэрүүд. 1950 оны 3 дугаар сар хүртэл нэг салбарыг дайнд ялсан эвсэл зөвшөөрөхгүй байлаа. Германы канцлер Конрад Аденауэр хэчнээн хүссэн ч Герман улсад цөмийн салбар хөгжүүлэхийг хатуу хориглож байжээ. Тийм ч гэсэн эрчим хүчний салбарын цөмийн төлөвлөгөөгөө аль хэдийн хийхэд боломжтой үзэж байлаа. Том үйлдвэрийн болон эрдэмтэд Аденауэрийн тусламжтайгаар тэр хоргийг цуцлуулахын төлөө хөөцөлдөж байлаа. Group Siemens, RWE болон бусад том компаниуд 1951 оны 9 дугаар сард тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх стратеги байгуулахаар уулзалт хийжээ. Түүнд Аденауэр түүний засгийн газрын эдийн засгийн сайд Эрхард оролцсон. Аденауэр бэлтгэр мэдээлэлтэй энэ талаар одоо хэмжил мэдээлэл олон нийтэд мэдээлэх нь манай улсын гадаад бодлогын ашиг сонирхолд нийцэхгүй гэж зөвлөсөн байна. Энэ тактик хожим үр өгөөж өгсөн Герман улс 1955 онд бие даасан улс улснаар Герман цөмийн салбар хөгжих саад арилсан билээ. Германчуудыг цөмийн салбар хөгжүүлэхээс сэрэмжилж байсан эвсцэн ихтэй харцагч намжсан байжээ. Цөмийн физикч Вернер Хайзенберг Германы эрдэмтдийн хүчийг цуглуулж тодорхой төлөвлөгөө боловсруулжээ. Энэ дүрсвчилгээс та бүхэн Вернер Хайзенбергийг харж байна. Модон моделүүдээр үзүүлж байсан. Auch die Industrie schließt sich. Үйлдвэрлэгчид мөн дэмжиж амжилтанд итгэж байжээ. 2 сарын дараа Женевтэй бусад цөмийн энергитэй орнуудтай хамт чуулсан. Тэнд зөвлөлт толгойдуулсан өөрсдийн шинэ реактор үзүүлж шоу үзсэн. Германы үйлдвэрлэгчдийн хувьд энэ бол том цочрол байлаа. 10 жилийн технологийн хоцрогдсоо бид нар ч авсан байна. Бонд засгийн газар хуралдаад цөмийн яам байгуулж Франц Йосеф Штраусыг сайдарын томилжээ. Ингэж цөмийн салбар өөрийн гэсэн яамтай болж цаашаа хөгжих боломж нь нээгдэжээ. Хэдхэн хугацааны дараа Кёлны ойролцоо Юлих гэдэг газар 1956 оны 2 дугаар сард анхны туршилтын реактор баригджээ. Мөн Карлсрухед 7 сард өөрийн тусгай реактортай цөмийн судалгааны төв барьжээ. Мюнхенд Гархингийн өнлөг дэвчид цөмийн байгууламж тус барив. Харилцааны зорилтоор эрчим хүч үйлдвэрлэх анхны атомын цахилгаан станцыг бол Кальд барьсан. Цөмийн яамны дараагийн сайд Столненбергийн үеэс цөмийн эрчим хүчний эдийн засгийн хэрэглээ ихэлсэн. Үүгээр ярихтай асуудлууд гарч эхэлсэн. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгчид цацраг идэвхтэй хаягдлыг асуудал болон түүнтэй холбогдсон гарах зардлыг хариуцах боломжгүй гэж байр сууриа илэрхийлж байлаа. Засгийн газар ямар ч байсан цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчид
зөвцлийн ашиг сонирхсан дагуу цацраг идэвхэд хаяг эзлийг төр хариуцах асуудалтай болгов. Diese Politik ändert sich. Ингээд 1968 онд урд нь давс олборлож байсан Асын 2 гэдэг давсны ордыг цацраг идэвхэд хаяг эзлийн агуулах болохоор шийдсэн байна. 1969 он засгийн газар солигдож канцлер Вилли Бранд аюулгүй байдлыг эдийн засгийн ашигаас илүү тавих зарчим баримтлахыг чухалчилсан ч цацраг идэвхэд хаяг эзлийн бодлого өөрчлөгдсөнгүй. Түүний халааг авсан канцлер Хельмут Шмидт өмнөх улс төрчдийн байр суурийг бүр бацгаажуулж цацраг идэвхэд хаяг эзлийг агуулах барих ба түүний ажиллагааг төр хариуцах болно гэжээ. Эрчим хүчний салбар канцлер Хельмут Коль түүний байгаль орчны сайд Анжела Меркелийн засгийн газрын үед ч юм өөрчлөгдсөнгүй. Цацраг идэвхэд хаяг эзлэг гэдэг хэрийч хүсдэггүй зүйлийг зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэгчдээс улс хариуцсан гэдэг нэрийн дор салгаж өгсөн. Үүнийг хүмүүс эсэргүүцэж байгаа зургийг одоо та бүхэн хардаа. 17,000 цагдаагийн ажилтныг хамгаалалтанд гаргах тохиолдол байсан. Энэ цагдаагийн хамгаалтын ажиллагаанд жилдээ 50 сая евро болдог байна. Энэ зардлыг бас эргээд татвар төлөгчид бид төлөх болно шүү дээ. Цөмийн салбараар цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид цацраг идэвхэд хог хаяг эзлийг асуудлыг улсаар шийдвэрлэхээс гадна ил бөгөөд даалт олон дэстараас татаас улсаас авдаг байна. Ein Tagebau in Niger. Нэгэр улсын нэгэн ил уурхай. Die Sprengung legt Ураны хөдрийн тесрэлтэн frei. Noch ist одоохондоо цацраг идэвхтэй байдис хөдөлгөөнтэй баригдсан байгаа. Ураныг салгаж явахын тулд тусгай тээрэнд үүрүүлээд химийн аргаар ураныг хөдрөөсөн салгаж шар мунтаг гаргаж явна. Chemische Verfahren trennen dann den kostbaren Rohstoff vom restlichen Gestein. Übrig bleibt ein gelbliches Uran. Уучин зүүн Герман улсад уран зөвлөлт толгойд улсын цөмийн үйлдвэрлэлд зориулж олборлдог байсан. Үлдсэн газар нутгийн нөхөн сэргээлтийн татвар төлөгчдийн 6.5 тэрбум евро зарцуулсан байх юм. Heute importiert. Өнөөдөр Герман улс уран импортлдог. Als Uran UF6 буюу уран гексахлориуд гэдэг бодис газсандын хэвэн ойролцоо байдаг градангууд ирдэг. Эдгээр савта UF6-г хасаахад уран нь хийн төлөвт орно. Хийн төлөвт ороод байгууламжийн центрофуг төхөөрөмжөнд дамжин орж уран 236-г атомын цахилгаан станцын түлш болгон баяжуулна. Хий болон нефтийн бүтээгдэхүүнээс татвар авдаг харин уранаас татвар авдаггүй байна. Ийхүү цөмийн үйлдвэрлэгчид жилд 44.2 тэрбум еврогийн татвараас чөлөөлөгдөж байдаг. In einem Werk Баяжуулсан UF6-г Зинген хотын цөмийн байгууламжинд жижиг таблет хэлбэрт оруулж шахсны дараа шатаад. Diese Urantabletten. Эдгээр шахмал таблетуудыг саванд оруулж нэгтгэн. Die Brennstäbe werden zuerst Савануудыг 5 метр орчим өндөртөө багцуулган угсарна. bereit. Тэгээд атомын цахилгаан станцад ашигладаг цөмийн түлш бэлэн болох юм. Etabliert. Технологийн дэвшил сайжруулалтын төлөө улсаас хэдэн 10 жил судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлсээр ирсэн. Судалгааны реактор дотор болон цөмийн судалгаанд өнөөг хүртэл 60.50 тэрбум евро улсаас зарцуулсан байна. Атомын цахилгаан станцад цөмийн задарлаар үүсдэг дулааны энергиг цахилгаан болгож хувиргадаг. Ямар ч нүүрс хүчийн хий ялгарахгүйгээр Im Normalbetrieb findet hier die агарын дулаарын эсрэг 2005 онд EMC татвар авах болсноор фасилын гаралтай эрчим хүчний үн нэмэгдсэн байна. Энэ татвараас үүсэлтэй цахилгааны үнийн өсөлтөөс цөмийн эрчим хүч 8.7 тэрбум болон евро хожсон. Агарын дулаарын эсрэг 2005 онд EMC татвар авах болсноор фасилын гаралтай эрчим хүчний үн нэмэгдсэн. Энэ татвараас үүсэлтэй цахилгааны үнийн өсөлтөөс цөмийн эрчим хүч 8.7 тэрбум евро хожсон. nach 3 bis 4 Jahren 3-аас 4 жилийн дараа цөмийн түлш шатаж дуустагч цацраг идэвхжүүлэлтийн бүр багасгах зорилгоор дахин 5 жил станц дотор усан төргөж хадгалж байдаг. Дараа нь турхан тээж савлаад станцын түр хадгалах агуулгад хүргэдэг. Тэнд эдгээр хаягдсан одоогоор хараахан бий болоогүй байгаа мөнхөд булшлах газартаа очихыг хүсэдэг.
Im kraftwerkeigenen Zwischenlager warten die Засрын идэвхтэй хаягдлын зардлыг татвар төлөгчид аюулгүй үн дээр Морзелин гэдэг зүүн Германы атомын цахилгаан станцыг унтраах ба устгахад зориулсан 2.3 тэрбум евро. Die Stilllegung des DDR-Endlagers Мөн татвар төлөгчид төлсөн байдаг. Азиагаас засрын идэвхтэй хаягдлыг уцааж дээш гаргаж ирэхэд дор хаяж 3.8 тэрбум евро төлөх болж байна. Эдгээр зардлын 1% хүрэхгүй хувийн цөмийн концернууд хог хаягдлын хураамж гэж төлж байна. Цөмийн станцуудыг ажиллуулж байгаа цагт засрын идэвхтэй хаягдал бий усаар байх болно. Цөмийн энергийн ашиглалтыг бүрэн усан зогсоосын өдрөөс хойш шисэн атомын цахилгаан станцууд газрын зураг дээрээс арилгах хүртэл олон жил шаардлагадана. Германд атомын цахилгаан станцыг устгах нураахад зарцуулах хөрөнгийг цөмийн концернууд өөрсдөө бүрдүүлж хариуцсан гэж хуулиар заасан. Тэр мөнгийг өөр дээрээ байлгахын тулд тэр мөнгөний хүү болон эргэлт зэргээс ойролцоогоор 68.3 тэрбум евро ашиг олдог гэсэн судалгаа байна. Das Geld können Sie aber selbst verwalten. Schätzungen Цөмийн үйлдвэрлэгчдийн улсаас авсан санхүүгийн тусламж татаас нийлээд tätig zu sein auf über 68. 203.7 тэрбум евро болж байна. Alle Förderungen zusammen ergeben eine Summe von über 200 Milliarden Euro. Энэ бол бас бүгд биш юм. Und es ist noch lange nicht Ирээдүйд бас 100 тэрбум еврогийн тусламж төлөвлөсөн байгаа аж. Milliarden Euro unter die Arme. Die geplante Laufzeitverlängerung noch nicht einberechnet. За энэ бүгдээс үзэхэд зүүн эрчим хүч гэдэг бол ямар ч үсэн хямд биш юм а гэдэг дүгнэлтэнд хүрч болно. Түүнээс чухал асуудал бол засрын идэвхтэй хог хаягдал юм. Энэ хог хаягдлыг мөнхөд болох газар Германд ч байхгүй, дэлхийн ямар ч улс оронд байхгүй байна. Энэ бол бидний дараагийн 40 мянган хойч үедээ үлдээж байгаа цацрах туяарах үе юм. Бид хүмүүр хүнтэй хэрэгсэн цөмийн эрчим хүчний цацрах идэвхтэй хаягдлыг нэг бомбонд хадгалаад хойч үе өөр удамдаа гэр бүлийн өв болгон дамжуулан өгвөл хамгийн хариуцлагатай болох уу? Тэгвэл ямар ч юм хэлсэн энэ хаягдлыг мартахгүй завтай гэж би бодож байна. Энийг үзэгч та бүхэн хийсэн. Ойлгосон баг. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Оржуулсан мегмар жаргалаа редактор Минжүр, дууны найруулагч Мегмар Сүрэн, дуу оруулсан Энх Гэрэл Содбаяр, таны мэдхгүй телевизийн кино алба 2011 он.